Монголын говьд дэлхийн түүхийг гэрчлэх мэд сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гөрүүлийн мөрийг хадгалж үлдсэн хосгүй үнэт олдурт газар байдаг. Энэ газрыг шар цав гэдэг. Тус олдурт газар үлэг гөрүүлийн 13,000 гаруй мөр хадгалагдан өнөө цагт үлдснээр Монголын төдийгүй дэлхийн палеонтологийн үнэт өв хэмээн тодорхойлогддог. Энэхүү бүс нутаг нь палеонтолог, геолог, түүх соёлын судалгааны том талбар бөгөөд ЮНЕСКО болон Rio Tinto компани хамтын ажлын хүрээнд Монгол улсын засгийн газар, шинжлэх ухааны академитай хамтран нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр шар цавын олдурт газрыг ЮНЕСКОгийн дэлхийн геопаркын сүлжээнд бүртгүүлэх ажлыг эхлүүлээд байна. Дэлхийн олон оронд геопаркын сүлжээгээр дамжуулан аялал жуулчлал, боловсрол, орон нутгийн хөгжлөө дэмжиж буй сайн жишээ маш их бий. Монгол улс дэлхийн геопаркын сүлжээнд нэгдснээр хүн ба байгалийн харилцаа хамаарал сайжирч, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болсон нутгийн иргэдийн амжиргааны их үүсвэр олширч, ахуйлахын соёлоо дэлхийд таниулан сурталчлах шинэ боломж бүрдэх юм. Өнөөдөр дэлхийн 50 оронд 229 геопарк сүлжээнд бүртгэлтэй байна. Тэгвэл тун удахгүй энэ жигсаалтад Монгол улс нэрээ бүртгүүлэхээр ажиллаж байна. Тиймээс та Монгол орнороо аялах аяллынхаа төлөвлөгөөнд шар цав болон ЮНЕСКОгийн дэлхийн геопаркын сүлжээнд бүртгүүлэхээр санал болгож буй газар нутгийг багтаагаарай.